Тэгэхээр доогтой иргэдийг нөгөө хайж байна гэдэг мэдээлэл явьжсэн. Тэгэхээр тэр иргэд маань хідэн олцсон болоо эргээд бас талны хяналтандаа орсон гэдэг мэдээлэл явьжсэн юм уу? Үнэн байна. Бас энэтэй холбоотой Тагнуул ерхий газар болон бусад хүчний байгууллагатай ажлын хэсэг гарсан бид ажиллаж байна. Одоо ойрын өдрүүдэд дараагийн уулзалт байж байгаа. Ер нь цаашдаа ер нь дохын одоо халдварыг багасгах ажлын хүрээнд тухайн ажлууд хийж байгаа. Энэ мэтчлээ одоо юу гэдэг ижил хүснүүд хяналтаас гаргах юм асуудлууд түгээмэл байгаа шүү дээ. Юун дээр ямар бодлого барьж ирэлж байна? За бид одоо донор байгууллагын санхүүжилтээр 2 жилийн хугацаанд бараг 20 гаруй сая доллараар доох сүрье бэлгийн замын халдвартай дэмждэг тийм ээ. За энэ ажлыг илүү үр дүнтэй болохын тулд бид глобал сангийн одоо сонгон шалгуул зарласан байгаа. Одоо тэр өдөртөж ажиллах хүний сонгон шалгуул. За үүгээрээ дамжуулаад бид энэ илүү оновчтой үр дүнтэй зарцуулсан хөрөнгө мөнгө болгон бүтээмжтэй байх талаар одоо сайн удирдлагатай болох юм ихний ажлууд хийгдээд одоо сонгон шалгуулалтын ажил дуусчихна. Хоёр хүмүүс бүгдээрээ хяналтанд орсон уу? Яг хэдэн хувь орсон бэ? Бүгд ороогүй байгаа шүү дээ тийм. Хэдэн хүн яг орсон байна? Тэгэхээр энэ тагналт холбоотой мэдээлэл байгаа учраас би одоогооноо тараах өгч чадахгүй байна. Тэгээ нэг ус хэвлэлт мэдээлэл өгнө. Юу их хүүхдийн үндэсний төвийн одоо сургалтын төв, практикийн төвийг судалгааны төвийг татан болгосон асуудлууд бас яригдж байна л да. Тэгэхээр их хүүхдийн үндэсний төв гэдэг чинь өөрөө одоо үндэсний хэмжээний байгууллага. Тэгээд одоо шинжлэх ухаан дээр суурилж одоо амгаахын одоо байгууллагууд эмнэлгүүд үйл ажиллагаагаа явуулах хэрэгтэй шүү дээ. Гэтэл одоо үндэсний төвийн сургалтын төв, практикийн төвийг татан болгосон асуудал байна. Тэр томилсон дарга нь таны хүн гэж яригдж байна. Энэ дээр бас тодорхой тайлбар. За миний чиний хүн ерөөсөө огт хамаагүй. Ер нь миний барьж байгаа бодлого бол аль болохоор эмнэлгийн удирдлагыг төлөөлөл зүйлээрээ дамжуулаад сонгон шалгуулалтаар тавьдаг байх нь их чухал. Тийм учраас бид энэ эмнэлгийн тусламжийн тухай хуулийг биелүүлэх ёстой. За яг тэр бүтцийг буулгаж барьсан гэсэн мэдээлэл надад байхгүй. Тэгэхээр би тэр дараагаас нь асууя. Хаана хэнийг болгочоод яагаад ийм болцсон. Харин эсэргээр бид одоо ангаахын шинжилгээ ухааны үндэсний их сургууль дээр сургалтын бааз энэ төр ямар мундаг болсныг бид харсан шүү дээ тийм ээ. Илүү одоо миний зорж байгаа зүйл бол ангаахын боловсрол эзэмшээд өгсөж байгаа эмч болж байгаа залуус хүн дээр очиж хүүхдээр очиж туршилт хийдэг биш. Илүү одоо манекен модельүүд дээр тэгээд симулятор виртуал дээр очинд ажиллаж сурж тэгээд багш нарынхаа удирдлагын доор одоо оновчтой сургалтыг тэгээд зөвхөн одоо академик биш одоо дадлага туршлагатай сайн юмж болж төгсдөг болгоом тогтолцоог хийх гэдэг байгаа шүү дээ. Ерөнхий нарийн бичгийн дарга Учир бат жил болгон Харвард руу одоо эрүүл мэндийн 20 ажилтныг явуулдаг энэ сургалтанд одоо сангийн яамд ажилладаг өөрийн хүү болон дүүг явуулсан гэдэг мэдээлэл энэ үнэн үү? За наад тийм мэдээлэл ирээгүй. Энэ бол нэг сонгон шалгуулалтаар явсан шүү дээ. Тэгэхээр энэ чинь нөгөө эрүүл мэндийн удирдах ажлыг бэлтгэх ийм тэтгэлэг сургалт байдаг, маш чухал сургалт байдаг. За хамгийн анхны шалгуур нь англиар ярьдаг байх шүү дээ. Хичээл нь англиар явна шүү дээ, тийм ээ. Тэгээд эхний сонгон шалгуулалтад давсан улсууд хаана гэлээд Азийн орнд нэг сургалтанд яваад ирсэн байсан, тийм ээ. Тэгэхээр юу нь бол эрүүл мэндийн ажилчдад явна гэсэн үг үү? Энэ сангийн яамнаас явсан асуудлыг та мэдсэн үү? Гэхдээ мэдээ. Гэхдээ эрүүл мэндийн удирдлага чинь бас заавал эмч байх хэрэгтэй биш шүү, тийм ээ. Тэгэхээр тэр талаар мэдээлэл бол байхгүй. Учир батаараа бас 1-р эмнэлгийн тузын даргаар ажилладаг юм байна. Тэгэхээр төрийн нарийн 1-р эмнэлгийн тузын даргаар ажиллах ашиг сонирхлын зөрчил болов уу? Болохгүй шүү дээ. Энд чинь нэг хууль нь байгаа юм чинь. Эмнэлгийн тусламжийн тухай хуулиараа санхүүжилт буюу өмчлөлийг эзэмшиж байгаа сангийн яам, эрүүл мэндийн яам, за дээрс нь даатгалын ерхий газраас төлөөлөл орж ажиллах бүрэн эрх нь нээлттэй байна. Тийм учраас энэ хууль зөрчиж байгаа зүйл байхгүй. Эрүүл мэндийн даатгалын сангийн одоо бодлогыг зөв болгоно гэж та бас мэдгдсэн тий. Тэгэхээр одоо энэ ажил явуулсан ямар байна вэ? Тодорхой нэр бүхий одоо аптекуудыг даатгалын одоо тэр чагсаалтаас хассан асуудал бас өнөөдөр нийтийн сүлжээнд бас явж байна. Энэ ахиц хэр байна. Эннээс одоо энийг зөв болгож яаж үүнээс одоо гарсан мөнгө төгрөгөөр нэмшнэрийн цалин тодорхой түвшинд нэмнэ гэж бас мэдгдсэн байна. За яг өөр хэлжлээ. Яг тэгж байна. Жишээлбэл бид одоо энэ санхүүгийн сахилга батыг сайжруулаагүй байсан бол 25 оны гүйцэтгэл би 520 тэрбум төгрөг нөртөө гарах байлаа шүү дээ. Тэгээ юун цалин нэмэх юм? Мантай бүр даатгалын самбаанд дампуураад энэ салбар маань өөр хэлгээр өвтгөх байсан. Дээрээс нь одоо 24 оны өрийг 316 тэрбум төгрөгийг бид ч одоо 25 онд төлж гисэн байдал тийм амаргүй байсан. За дээрээс нь одоо төсвийн урсгал зардлаасаа засгийн газраас бол одоо чадлаараа хичээж 190 гаруй тэрбум төгрөг л одоо даатгалын сан дээр нэмжиж бид сая 30% цалингийн нэмэгдлээ өгч чадлаа шүү дээ. Тэрөөсөө энэ сахилга бат бол маш чухал. За үүнтэй холбоотой сая би өөртөө эмтэй ч холбоотой нэг зүйлийг хэлье. Им бол одоо бид хөнгөлтэй юм намайг их хурлын гишүүн болж 2020 онд ороход төсөв нь ердөө 39 тэрбум төгрөг байсан. 39 тэрбум шүү. Одоо 170 тэрбум шүү.
Тэгэхээр Монгол одоо хүн амын өсөлт 4 дахин ихсээгүй. Өвчлөл 4 дахин ихсээгүй. Тэгтэл хөнгөлтэй эми одоо хүртэл өрөхгүй бид 20 гаруй тэрбум төгрөгийн өртөө энэ онд гартлаа шүү дээ. 170-аас хэтэрсэн байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ болго юу хэлж ийнө вэ гэхээр бид одоо оновчтой зорилготой хүмүүст нь эмийг хөнгөлж чадж байгаагүй юу гэдэг бодол асуудал бүр гарч иж байна. Бүр эсрэгээр эмийн компаниуд хөтлөгдсөн бодлого яваад байгаа юм биш үү гэдэг хардтал төрж байгаа шүү дээ. Тэр дотор бүр одоо бид эмчилгээний үйлчилгээгүй зөвхөн одоо дэмжлэг үзүүлэх биологийн нэмэлт бүтээгдэхүүн витамины төрөл дээр 2 эмэн дээр хэд жилд 20 тэрбум төгрөг өгч шүү дээ. Энэ болгон жил зогсоохгүй бол энэ ч одоо арай хэтэрж байгаа байж дээ. Ахмадуудын зүгээс одоо хөнгөлтэй эмээ авах гад өрх холбоотой газар очихоор сүлжээ нь ажиллахгүй байна гэдэг зүйлээ буцаагдаад байна л да. Тэгэхээр олон удаа очиж бас нөгөө эмээ авах гэж хөнгөлтэй эмээ бас тодорхой хуваар хөнгөлүүлж авах гээд ингээд дахин очих ийм чирэгдэл үүсээд байна. Тэгэхээр энийг доктортой явах одоо чиглэлээр тодорхой арга хэмжээ авах шаардлага үүссэн юм шүү. За яг захим сүлжээ, интернетийн хурд, за тухайн эмийн сангууд мань дандаа нэг хувийн хөвшлийнх нь байгаа шүү дээ. Тэр интернетийн хурд, аппликейшн, тэрний хөгжүүлэлт энэ хэр байгаа нарийн зүйл одоо над мэдээлэл алга байна. За дээрэс нь өрхийн эмнэлгүүдэд бас одоо интернетийн хурд, одоо суурин компьютер энэ төр үйл ажиллагаа энэ сайн болох хэрэгтэй шаардлага байгаа үнэн. За нөгөө талаасаа бас одоо зарим иргэдтэй би одоо энэ орон нутгаар явж томилтоор явж иргэдтэй уулзч байна. Гэхдээ 2 жилд нэг бичээл өгдөг байсан чи одоо яагаад заавал сар болгон даралтын бичиж өгөх гээд байгаа юм гэж одоо иргэд мөн ярьж байна. Гэхдээ ингэж бичиж өгөхгүй болохгүй. Яагаад тэгэхээр дасал болчдөг, үйлчилдэггүй, даралтанд бууж байгаагаа мэдгүй би юм уугаад яваад байна гэж хагаад харавчуулгын хариуцах тийм ээ. Тийм учраас заавал одоо эмийн зохицол хэр байгаагийн шалгуулах зорилгоор бид дахин ойрхон үзэх шаардлага байдаг шүү. Энэ бас иргэдмийн зөв ойлгоорой гэж л. Эрүүл мэндийн даатгалын сан хувийн эмнэлгүүдэд илүү санхүүжилт өгж байгаа асуудал яригдчихсэн шүү дээ. Энэ юу н зэгцэрсэн үү? Тэгээ одоо гэрээ хийгдэг байгаа. Тий. Тэгэхээр энийг зэгцэлгүйгээр энийг цааш явахгүй шүү дээ. Тий. Одоо өрмийн нөгөөд гэж болохгүй. Тэгэхээр эрүүл мэндийн ачааллыг хамт үргэлжлэдэг байх шүү дээ. Ачаал гэж юу гэлж байгаа юм гэхээр хүнд хүмүүсийг эмчилдэг л байхгүй бол зүгээр л за энэ ашигтай учраас ийм үйлчилгээ би авна гэдэл гэрээ хийдэг байсан юм тогтолцоог алдсан. Эмчилгээ цалингийн асуудал дээр үйлдвэрчний нэвлэлтийгээ зөвшөөрсөн байгаа юу? Энэ асуудал юу болж байгаа вэ? Хүн чинь 3 талд гэрээ хийчихэд өгдөг байгаа юм шүү дээ. Сүүлд нөгөө хэвлийн баг хурал хийгээд за мэдгүй бид бол өгдгөрөө өгж байна. Манай эрүүл мэндийн салбарын ажилтны цалин 4 бүрэлдэхүүн хэсэгтэй. Үндсэн цалин амлсан ясаар 30% нэмээд дээрэс нь бас одоо эмнэлгийн байгууллагууд, улсын байгууллагуудын өр ширийн хүртэл дарж өгч штэ. 1 сард 30%, 2 сард 30, тэгээд 3, 4, 5, 6 сард 10 мянгаад. Гэхдээ одоо өөртөө гарсан гавьяа байгуулсан юм шиг байж болохгүй шүү дээ. Чи бас менежерийн ухаан хэрэгтэй. Тэгэл одоо эмийн агуулгатай баахан хугацаанд тусгаж байгаа эмийн дээр хадгалчихсан байж болохгүй шүү дээ. Илүү хариуцлагатай тогтолцоо нэгж байгаа шүү. Хоёрдугаар эмнэлэг дээр дарга нар нь